За өнөөдөр бид эртний Кошинбо улсын одоо нийслэл байсан газар. Тэгээд дээрэс нь энэ одоо тэр Кошинбо улсын одоо гэхээс гадна одоо эртний нэр нь бол Ватсо гэмэх улс байсан. Тэгээ энэ улсын одоо агуу их хаан Өдэн гэдэг хааны ордонд байсан газар. Одоо энэ тойрсон энэ сайхан өндөр тийм хан харагдахад бол үнэхээр том цамхаг ордон байсан одоо харагдаж байна. За энэ газар ирээд суугаад энэ одоо бурхан багшийн үеийн одоо бурхан багшийн лагчтай холбоотой энэ гайхамшигтай мундаг хааны тухай ярих, энэ хаантай холбоотой энэ хааны хатангууд одоо бурхан багшийн ном сургаалтай хэрхэн холбоотой байсан тухай түүхийг ярих одоо Пали Ганжуур дах одоо байдаг судруудаас одоо иш татж одоо баримттайгаар одоо ярих одоо чухал. Ер нь миний одоо энтхийн энэ дагшин газруудаар явж байгаа яриад байгаа энэ түүхэн үйл явдлууд бол зөвхөн нэг үлгэр түүх биш, бодит үйл болсон үйл явдлуудыг одоо Пали Ганжуур дах тийм ээ өөрөөр бурхан багш өөрийнх нь айлдсан, өөрийнх нь ярьж байсан хэлэн дээр байгаа оригинал бол одоо Пали хэлэн дээр байгаа Ганжуурын судруудаас иш татж ярьж байгаа маа. Тэгэхээр бурхан тэр үеийн энтхийн арт түмний хэл болох одоо Магадаг хэлээр голдуу сургаал намаа айлдж байсан. Тэгээд тэр Магадаг хэлэн дээр байсан одоо Ганжуурын бүх одоо 140 ботууд бол одоо 3 сав аймагт хуваагдсан. Судрын аймаг, Винай аймаг, Абидармын аймаг гэдэг ингээд 3 сав аймагт хуваагдсан. Тэгэхээр тэр одоо сургаал номыг бол бурхан багш тэр үеийн Магад улсын арт түмний илэрхийлж ярьж байсан хэлээр ярьж байсан. Тэгээд тэр хэлийг сүүлд 3 сав аймгийг бурхан багшийн айлдсан Ганжуурын одоо 3 сав аймгийг бол одоо байгаа бүх судруудыг хадгалж ирсэн хэл учраас Пали нэрлэх болсон. Өөрөөр хэлбэл тэрийг Пали гэдэг нь хадгалж ирсэн хэл гэсэн үг. Тэгэхээр одоо Магад улсын тэр үеийн хэлийг бол Пали хэмээх болж. Тэгээ бурхан өөрийнхөө ном сургаалыг бол Пали хэлэн дээр өөрөөр хэлбэл бурхантай уулзсан. Одоо хэрвээ би тодорхой хэмжээгээр одоо Пали хэл мэддэг байсан байлаа гэхэд бурхан багштай уулзвал одоо ярьж чадхаар бол бурхан багшийн айлдсныг бол ойлгож чадхаар байсан гэсэн үг. Тэгэхээр одоо Пали хэлэн дээр одоо бурхан багш манай эртний 5 дугаар зууны үед сургаал номоо айлдаад тэгээд тэр Пали хэлэн дээр байсан сургаал номыг дараа нь бол 1-р зуунаас эхлээд санскрит хэл гэдэг одоо санскрит хэл гэдэг нь бол ерөнхийдөө бол одоо энтхийн одоо эрдэмтэн мэрэгдийн хэл юм. Эсвэл одоо тухайн үеийн энтхийн одоо Бирман язгууртнууд бол голдуу эрдэм номыг одоо эрхэмлэж эрдэм номыг нь одоо түгээдэг ажлыг хийдэг. Шашны зан зурхаа хэмээх эрдмийг эзэмшиж одоо арт түмэнд үйлчилдэг гол үүрэг. Тэгэхээр санскрит гэдэг хэл бол сайтар найруулсан гэсэн. Өөрөөр хэлбэл энэ санскрит хэлний дүрмээр одоо бүх одоо өгүүлбэрүүдийг яаж бичих, төгсгөлийг яах, үйл өгүүдийг хэрхэн бүгдийг ингээд одоо хорангуул нь яасан учраас санскрит хэлэн дээр хэлгэж байдаг. Тэгэхээр тэр санскрит хэлэн дээр бурхны сургаалын Пали хэлэн дээр байгаа Ганжуурын судруудыг Пали хэлэн дээр Трипитакийн судруудыг бол одоо санскрит хэл рүү хийх сонирхол тухайн үед бол зарим эрдэмтэд бол илэрхийлж байхад бол бурхан багш дургуутжсэн. Яагаад бол санскрит гэдэг бол одоо тодорхой хэмжээний Бирмануудын өөрийнх нь эзэмшил санскрит хэлэн дээр болгоод орхичвол зөвхөн тэр хэлийн Бирманууд л мэддэг, Бирманууд л тэр судалдаг, Бирмануудын тэр одоо Панины одоо Вьякарнаар одоо ингээд одоо хайрц хэрэгцээ энэ хэлэн дотор орчих юм бол зөвхөн Бирмануудыг өмч болно. Одоо Бирманууд л тэрийг ашиглаж одоо яадаг болно. Тэгэхээр тэрэнд одоо бурхан багш дургуутсаж одоо хоригулж байсан. Харин 1-р зуунаас эхлээд бол бурхан багшийн хойноос 1-р зууны хэлбэл энтгэд бурханы яг сургаалын цэвэр байдлаа одоо бурхан багшаас хойш 500 жил цэврээрээ байсан. Тэгээд 1-р зууны ихт бол тодорхой хэмжээгээр одоо хинду шашны зүйлтэй холж чухалж эхлэх үед бол одоо санскрит хэлээр оруулсан байдаг. Санскрит хэлэн дээр бурханы одоо 3 сав аймгийн зүйлээр тайлбарууд одоо Атагата гэж хэлж одоо Ата гэдэг нь утгын тайлбар гэсэн. Дараа нь одоо Тика гэдэг тайлбарууд Тика гэдэг нь одоо тайлбарын тайлбар гэх мэтээр одоо бурханы айлдсан судруудыг энтхийн эрдэмтэд одоо тайлбарлан явсаар бол монголчуудын эдгээр бол бурхан багшийн зарлиг болсон нь бол Ганжуур юм. Энтхийн эрдэмтдийн бичсэн тайлбар нь бол Данжуур гэдэг нэрээр одоо алдаршсан юм аа. Тэгэхээр одоо ингэж одоо явсан. Тэгэхээр миний одоо яриад байгаа зүйл бол яг бурхан багшийн өөрийнх нь анх айлдсан Пали хэлэн дээрх тухайн үеийн энтхийн бурхан багш өөрийнх нь ярьж байсан хэлэн дээрх байгаа. Тэр 140 ботын содор дотроос иш татаж голдуу ярьж байгаа учраас энэ бодит одоо баримттай их хүүсвэртэй ярьж байгаа зүйл юм аа.
Тэгэхээр одоо энэ бидний ирээд байгаа энэ Өдөөний хаан бол одоо бурхан багштай бол одоо холбогдсон, учирсан. Дөнгөж сая бид одоо энэ Өдөөний хааны энэ хаан тусад одоо боссон бурхны одоо энэ нутгийн 3 баяны босгосон 3 гайхамшигтай сайхан сүм хийдийн тойрыг аваад үзээд ирлээ. Тэгэхээр энэ 3 том хийдийн сүм тойр бол энэ одоо Өдөөний хааны ордон байгаа одоо энэ хааны цамхагтай энэ юунаас одоо хэсгээс бол нэг километр гарахгүй, зарим нь 2 км гарах хүрэхгүй юм газарт бол байж байна. Тэгэхээр бурхан багш олон удаа энэ нутагт заларч ирж барууны улирлыг өнгөрөөж, барууны улирал 3 сарын турш энэ нутагт одоо байнга байлаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр байх үед бол одоо энэ нутгийн ард иргэд ном сургаалаа айлдаж олон хүмүүсийг гэрэл ариуслалд хөтлөж мэдээж бурхан ном сургаалаа айлдахад Тэнгэр брахманаар давхар одоо сонсож явдгийг бол мэдээж одоо та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр бурханыг бол Тэнгэр хийгээд одоо хүмүүний их багш гэдэг зүйл гэдэг учиртай. Тэгэхээр энэ үед бол энэ хааны одоо зарц Кужуттара нэртэй нэг бөхтөр нуруутай зарц эмэгтэй байсан. Тэр эмэгтэй одоо энэ хааны хатан Сомавтигаас бол өдөр болгон 8 алтан зоос авч одоо цэцэрлэгт дэлгүүр рүү явж цэцэг аваад ирж одоо энэ хатандаа өгдөг байсан. Тэгэхдээ бол 4 алтан зоосоор нь цэцэг аваад 4 алтан зоосын дандаа өөрөө авч үлддэг юм байсан. Тэгээд тэр өдөр одоо тэр цэцэг худалдаж авахаар явж байх үедээ замдаа бурхан багш одоо сургаал ном айлдж байгааг хараад тэрийг нь одоо сонсож суугаад одоо тэр гэгэрлийн анхны шатанд хүрсэн. Анхны шатанд хүрэхтэйгээ зэрэгцээ тэр бурхан багшаа айлдсан тэр судар айл дүрийг бүхнийг бүгдийг үг өцсөггүй тогтоож цээжилж чадсан. Энэ бол Сомо хин Кужуттара бол урдын тим их мундаг бэлгүүнтэй хүн байсан. Тэгээд тэндээс явж цэцэг худалдаж аваад яг одоо урд нь бол нэг 4 алтан зоосын өөрөө авч үлддэг байсан бол энэ удаа 8 алтан зоос тэрчгээр одоо их цэцэг аваад одоо Сомовтид бол яг тэгвэл гэгэрлийн анхны шатанд хүрсэн бол худал хийж чаддаггүй, улгаа хийж чаддаггүй, өгөөгүй юм авч чаддаггүй юм болдог учраас тийм нүгэлтэй буруу үйл хийх чадваргүй болсон байдаг. Тэгээд ирээд одоо Сомовтид асар их цэцэг авчиж өгсөн. Сомовтид гайхсан одоо урд нь бол чамайг одоо 8 алтан зоос өгөөд явуулахад бол чи энэс бага цэцэг авч ирдэг байсан. Өнөөдөр юу болов? Ягаад ийм цэцэг аваад ирсэн? Би одоо замдаа бурхантай уулзсан, бурхны сургаал номыг сонсоод гэгэрлийн шатанд хүрээд тэгээ одоо хизээш би дахиж ийм нүгэлтэй үйл хийх чадваргүй болсон. Сэтгэлд маань бас нүгэлтэй үйл хийх бодолж өсөхгүй болсон гэдгийг хэлсэн. Тэгтэл одоо Сомовти тэр одоо бурхны айлдсан энэ одоо зарцынхын сэтгэлийг тэгж их өөрчилсөн, үнд шудраг болгосон тэр гайхамшигт сургаал ном юу байсан гэдгийг сонсохыг хүссэн. Тэгтэн Кужуттара энэ бурхны гайхамшигт сургаал номыг зүгээр одоо би зарц хүн одоо газар доор сууж одоо та миний эзэн газар доор сууж энийг айлдах боломжгүй. Тэгэхээр та надад ширээ зас. Тийм ээ намайг ихлээр усанд оруул. Энэ ариун ном сургаалыг айлдахдаа цэвэр ариун байх ёстой. Тэгээд одоо тэр хэлснийхэн дагуу одоо Сужатаг хэнийг Кужуттараг бол усанд оруулаад за тэгээд дараа нь маш сайхан зассан суудалд суулгаад тэгээд Сомовтой тэргүүтээ 500 одоо тослох босгөөчүүд одоо хажууд доор газар суугаад сонсож эхэлсэн. Тэгэхэд нь одоо Кужуттара бол яг одоо бурханаас айлдсан сургаал шүлгийг тэр сургаал ном судрыг бол эвгүй туггүйгээр бүгдийг үг алдалгүйгээр бүгдийг нэг хүртэл нь бол айлдсан. Тэр айлдахыг сонсоод тэр Сомовтой тэргүүтээ тэр 500 одоо эмэгтэйчүүд бол суудал дээр бол Шратапаны шатанд одоо хурц гэгэрлийн шатанд хүрсэн бай да. За тэгээд тэр мөчөөс эхлээд одоо Сомовти тэр Кужуттарагийн зарцыг бол өөрийн охиноо болгож одоо өргөмжлөөд тэгээд тэр өчөөр зарцын ажил хийлгэхгүй одоо өдөр болгоно явж бурхан агшийн айлдсан сургаал намайг сонсох эргэж ирж өөрт нь айлддаг ийм маягтай болсон. Тэгэхээр ингэж явсаар байгаад Кужуттара бол бурхан багшийн одоо ганжуурын 3 сав аймгийг бол тэр чигтэн цээжилсэн эмэгтэй анхны одоо мундаг Типитакадаар эмэгтэй болсон юм аа. Тэгээд энэ үйл явдал үргэлжлээд тэгээд одоо явсаар одоо бурхан багшийн барууны удирдал энэ байж хат бол энэ Сомовти гэдэг юм бүсгүй одоо туслахууд 500 эмэгтэй хамт бол гэгэрлийн 3 дахь шатанд Анагамигийн шатанд төрсэн. Тэгээд энэ хааны ордонд бол энэ хааны ордонд байгаа хааны одоо хатан хийгээд одоо шивгчин одоо ямар нэг хүмүүс бол хааны ордноос бол гарч явах боломжгүй байдаг. Тэгээс бурхан багштай уулзаж одоо ном сургаал сонсох боломжгүй байдаг. Тэгээд одоо эднэр бол одоо бурхан багш энэ одоо
энэ хотын гудамжаар явж Бадар арчлан явж байхыг дандаа одоо хааны ордныхаа тодорхой цонхоор ингэж одоо хардаг байсан. Тэгэхээр одоо ийм байдалтай байж исэн. Тэгэхэд одоо нэг өдөр одоо хаандаа хэлээд одоо бурхан багшийн ном сургаалыг сонсомоор байна. Бид нар очиж сонсож чадахгүй. Тэгэхээр одоо хааны бурхан багшийг одоо биднэрт ирж ном айлдуулахаар талаар одоо та ярьж өгнө үү гэсэн. Тэгэхдээ бурхан одоо хаана бол бурхан багш айл хэдийн уулзч учраас ном сургаалыг сонсоод ач тусын мэдэрсэн одоо хүн байсан учраас бурхан багштай уулзаад манай хатан Сомовт тэргүүтээ хатад маань таны сургаал намыг сонсно гинэ. Тэгэхээр та манай өдөр болгоно гэж манай хоол зооглож ном сургаал сонсно уу? Одоо айлдаж өгнө гэхэд бол бурхан бол өдөр болгоно нэг газар очих боломжгүй юм аа. Яагаад гэвэл бурхан бол зөвхөн одоо ертөнцийн 10,000 ертөнцийн амьтдыг одоо тойлдож хэн хаана одоо цаг нь болсон хүнд бол цаг алдалгүй одоо байнга хүрдэг учраас нэг газар одоо уйгдэж байнга байх боломжгүй. Тийм учраас Анандыг одоо энэ Самовт тэргүүтээ хатад одоо ном сургаал айлтахаар томилсон байдаг. Тэгэхээр Ананд бол өдөр болгон ирж энэ сайхан ордонд хоолунд хүртэхээс гадна одоо хаан тэгээд хатан ном сургаал айлтсаар энэ одоо хааны ордон тэрчгээр номын одоо өргөө болсон байдаг. За тэгээд нэг энэ хаан нэгдүгээрт нэг буянтай сайхан хатантай боловч бас нэг нүгэл одоо үйлэнд автсан бас нэг хатантай байсан нь бол Маганди нэртэй хатан байсан. Тэр Маганди хатан бол бас үзэсгэлэнтэй хөөхөн байсан. Энэ Маганди хатан бол одоо эндээс одоо бид нар бол энтхийн одоо Утар Прадеш мужийн одоо энэ Аллахабад мужийн нутгийн одоо Кошамбайд байж байна. Эндээс бол одоо Дели одоогийн Дели Харьяаны мужийн одоо Күрү улсын одоо бүсгүй байсан. Күрү улсын бүсгүй байгаад тэнд одоо асар үзэсгэлэнтэй сайхан хөөхөн байсан учраас эцэг нь бол одоо тэр үеийн хаад ноёдуудад эхнэр болох гэсэн хүн болгонд өгөхгүй байсан. Тэгээд одоо яагаад гэвэл өөрийн одоо охин маань өөртөө адилхан тийм үзэсгэлэнтэй хүнтэй суух ёстой гэсэн бодолтой байсан. Тэгвэл нэг өдөр одоо Күрү улсад бурхан багш тэр энэ Мая Маганди хэмээхийн хатны аав ээжт нь бол гэгэрлийн 3 дахь шатанд хөрөх хөвтэй болохыг мэдээд одоо тэнд очисон байдаг. Тэгвэл энэ одоо мэдээж урдын тодорхой үйлээр бол энэ Магандитай бас тэнд таарна. Тэгвэл эцэг эх нь одоо гэгэрлийн 3 дахь шатахт хөрөх нь сайн боловч Маганди бас буруу сэтгэл агуулж цаашдаа бол одоо нүгэл хийнүүдийг мэдчихсэн ч гэсэн одоо энэ хүн хизээч одоо зөв номын зам руу орох боломжгүй. Энэ төрөлдөө хийх ёстой үйл нь л одоо ийм байсан гэдгийг мэдсэн учраас одоо ядаж одоо их эцгийг нь бол аврахаар бол тэнд очисон байдаг. Тэгээд бурхан багш одоо тэр буян одоо Маганди хатны эцгийн одоо тариалангийн талбайд ойролцоо одоо модын доор суусан. Сууж байх үед нь тэр Маганди одоо хатны одоо эцэг нь бол бурхан багшийг хараад бурхан багшийн тэр үзэсгэлэн гайхамшигтай одоо царайлаг сайхан байхыг хараад яг хатан өөрийнхөө Маганди охинд бол таарах одоо залуу байна гэдгийг мэдээд бурхан багштай ирж уулзаад та эндээ хүлээж байгаараа би утахгүй охиноо аваад ирье. Танд одоо та миний охинтой суугаараа гэсэн. Тэгээ бурхан багштай хэлэнгүү одоо гэрлүүгөө яваад гэсэн. Гэрлүүгөө очиод өөрийнхөө эхнэрт хэлээд хүү охиноо сайн жимж гоож хувцал гэж хэлээд тэгээд өмчлөөд эхнэрээ дагуулад өнөөдөр би одоо охиндоо таарах үзэсгэлэнтэй сайхан залуу нөхрийг оллоо. Тэр хүн хэдийгээр лам хүнчсэн хамаагүй одоо миний охиндоо таарах учраас гэрлүүлнэ гэж ярьсан. Тэгээд одоо хатнаад охиноо эхнэрээ охиноо дагуулад ингээд тэр бурхан багшийн заларч исэн газар хөрөөд ирэхэд бол бурхан багш тэндээс яваад өгсөн байдаг. Тэгтээ тэндээс явахдаа бурхан багш одоо энэ алхаж байгаа мөрөн нь бол ил тод харагдсан байдаг. Ер нь бурхан бол яадаг вэхээр бурханы өлмий бол ийм тэв тэгш байдаг. Ер нь одоо бурхан болон гэгэрх буянтай хүний 32 шинж тэмдгүүд дотор нэг нь бол одоо өлмий нь бол тэв тэгш байдаг. Тэгээд тэрийн тэв тэгш өлмийнхэн доор одоо 30,000 хигээс бүхий номын хүрд ингэж байнга эргэлдэж байдаг юм байдаг. Одоо бурханы одоо өлмий мань гарынхан одоо алган дээр бол номын хүрд байдаг. Тэгээ бурхан яадаг вэхээр хизээ нэгэн цагт амьтанд тусдаа хойно одоо бурханы энэгээр явсан мөрийг харах хүн тэрийг хараад одоо ирж уулзаад тэгээ тэр тухайн хүн тус болохоор бол тухайн хүн номын зам дээр гэгэрл ариуслын шатанд хүрч тэр хүнд одоо нирваны амгалт хүрэхэд туслахаар бол тийм хүн одоо энэ мөрийг нь үсгэхээр одоо байгааг мэдж байгаа бол тэр мөрөө үлдээдэг. Мөрөө үлдээхдээ зөвхөн одоо тэгш
одоо мөнөөс гадна тэр одоо хөлийнхэн үлмий дээр байгаа мянган одоо номын хүрд эргэлдэж байгаа мянган кубээс их дүрсийг бас өмнө тэр газар дээр өөрөө хүсэл үлдээдэг, өөрөө хүсэхгүй үед бол тэр газар үлддэг, гардаг. Тэгээд харин энэ одоо хоёр одоо настай хоёр хүний энэ эхнэр нь бол их тийм ведийн одоо ном сургаалыг мэдсэн эрдэмтэй их бэрмэн бүсгүй байсан. Тийм учраас тэр ведийн судар дотор одоо лаккана судар гэж байдаг. Тэр нь болохоор одоо 32 шинж тэмдэгтэй хийгээд 80 найрагтай ийм агуу хүн одоо ховор байдаг. Ийм агуу хүн хорвоод мэндэл бол бурхан болон гэгэрд юм аа. Бурхан болон гэгэрхээр өөрөө хүсэл тачаалаас гэтэлж олон хүмүүсийг гэгэрэл ариуслын замд хөтэлдэг гэдэг энэ эртний тэр лаккана судар дээр байдгийг бол сундалж үзэж мэдсэн хүн учраас одоо тэгээд тэр бурхан багшийн явсан мөрийг харсан. Ингээ мөрийг хараад тэр мөрөн дээр байгаа тэгш газар дээр яг тэгш буусан одоо бурханы үлмийг хийгээд тэгээд тэр юун дээр байгаа мянган хэгээстэй номын хүрд одоо бүхий мөр үлдсэн байхыг хараад нөхөртөө хэлсэн. Өнөөдөр Чефтерийн хүсэл биелэхгүй нэ. Энэ хүн бол эхнэр авах хүн биш байна. Энэ хүн бол хүсэл тачаалаас салсан, гэгэрсэн, ариуссан хүн байна. Энэ хүн бурхан болсон хүн байна шүү. Гэхэд нь бол нөхөр нь бол чи дандаа л нэг юм болох бүтэхгүй юм ярьж байх юм гэж одоо эхнэрийгээ загнаад тэгээд тэр мөрийг дааж явсаар эхнэртэйгээ очиод бурхан багштай уулзсан. Тэгэхэд нь бурхан багш гол нь бол одоо хэдийгээр нь одоо тэр хаана тэр өсгөө бол бурхан багшийн хэл хүүгэнд одоо гомдож тэрнээс өс сонзон санаж цаашдаа явандаа бол өөрийнх нь амьдрал тэр одоо өөрийнх нь хийсэн сэтгэлдээ өсгсөн өс сонзон нь бол өөрт нь хор болохыг мэдсэн ч гэсэн одоо тэр хүн одоо хизээч одоо номд орж зөв замаар явахгүй яг одоо энэ амьдралдаа тулах ёстой амьдрал одоо үеийн өөрийнх нь хувийн тэр учраас одоо тэр хүнийг орхиод өнөөдөр бол тэр хоёр эцэгт нь номыг хүртээх эцэгхийн гэрэлэн замд хөтлөх нь одоо маш чухал байсан учраас одоо тэр эцэг нь ирээд одоо за чи одоо залуу хувраг минь чамд одоо би охиноо өгье. Миний охин та хоёр одоо үсгэлэнгээр таарч байна. Тэгэхээр одоо энийг хатан болгоно аваач гэж ингэж өгөөлөхөд бол бурхан багш одоо гэрээс одоо ер нь одоо бурханы энэ үед айлтсан одоо судар бол юу байдаг вэхээр одоо тэр их эцгийн сэтгэлд одоо сүзэг бишрлийг бий болгох сүзэг бишрлийг үйсэн бий болохоо сэтгэл баясал бий болдог. Баясал бий болохоо төвлөрөл бий болдог. Төвлөрөл бий боллоо цаашаага одоо тэр сайхан төвлөрлөөр сэтгэлийн гүн рүүгээ нэвтэрч сэтгэлийн гүнд байгаа үйл өөрийг тэрх хүчээр төвлөрлийн хүчээр бол бэлгүүнийг үүсгэж сэтгэлийн гүнд байгаа үйл өөрийг устгах юм процесс явагддаг учраас бурхан багш өөрийнхөө амьдралын түүхийг ярьсан байдаг. Одоо гэр одоо Шаги хаан тулсууд мэндэлсэн 29 настай тодорхой одоо дөрвөн төрх өвдөг хөдлөг өөхөх дөрвөн муу заяанд дөрвөн муу одоо үйл одоо зовлонгийн дараа шинж тэмдгийг хараад гэрээс гарсан тухайга гэрээс гараад одоо тухайн үед хийжсэн бяцлаглуудын тухай хатуужил үйлчилсэн тухай тэгээд төгсгөлдөө бага наснда анапан стол хийжсэнийг санаад тэрийг одоо хийж үсгэр шийдээд хоол идэж эхлээд бие сайжруулаад тэгээд 14 хоног одоо анапанаас талаар зөв самаатыг хөгжүүлээд 15 дахь өдөр нь бол одоо випшна столыг одоо хүн төрлөختний урдын бурхтын заасан столыг хүн төрлөختөнд мартагдсан одоо алга болсон байсан тэр одоо випшна столын анапана випшна столыг нээж болоод тэрнийхээ хүчээр өөрөө гэгэрч бурхны утгийг болсон. Бурхны утгийг болон гэгэрх шатанд ингэж явж байх үед одоо мара буюу чөтгөр шулмас ирж одоо янз бүрээр саад болохыг оролцсон. Тэгээд эцэг цөтгөр одоо юу нь бол дийлж чадахгүй байсанд бол одоо Марагийн 3 охин одоо ирж одоо янз бүрийн одоо байдлаар залуу энэ 35 настай залуу ховргийн сэтгэлийг татаж бяцлаглалын замаас саатуулахыг оролдсон. Тэгэхэд бол бурхан багш тэрнээс огт тоогоогүй. Тэр Тэнгэрийн дагин суудыг хүртэл огт тоогоогүй ийм байсан хүн одоо яаж энэ хүний одоо 32 одоо бохироор бэрэлдсэн энэ бие лагшин бүхий гаднаа л одоо өнгөцгөн өсгөлн бүхий энэ эмэгтэй хүний биеинд одоо хөрхийч хөрөхгүй хөлөөрч хөрхийг хүсэхгүй байна гэж одоо ингэж айлтсан байдаг. Тэгэхээр энэ бурхны ингэж өөрийнхөө амьдралын түүхийг ингэж одоо гэрэл ариуслал үрсэн энэ бүх гайхамшигт түүхийг одоо маш их гайхамшигтайгаар ингэ дэлгэрүүлэн айлтгад бол их эцэг нь сүзэг бишрэлд автаж баясгалд автаж буйны сэтгэл өсгөж тэгээд эндээсээ төвлөрлөн сэтгэл баяслыг бий болоход төвлөрөл үүсээд самадид орж самадийнхаа хүчээр төвлөр анапаны төвлөрлийнхаа хүчээр сэтгэлийн гүнээр нэвтрүүлсээр тэрхэн суудалтаараа бол Ширатабаны шатанд хүрсэн байдаг.
Гэвч энэ маягаар бол бурхан тэр хоёр эрхэцэгтэн тусалсан боловч тэр үед одоо бурханыг одоо хад зэрэгд ирсэн тэр охин болох Магандид бол тусалж боломжгүй байсан. Маганди бол тэр бурханы айлдж байгаа үгийг бол ялангуяа тэр Тэнгэрийн гурван үзэсгэлэнтэй дагнасыг эрэхэд бол тэднэрт одоо тэдний зөв өчөөхөнч одоо татагтах сэтгэл үүсээгүй байгаа хүн гаднах арьсан зөвхөн одоо үзэсгэлэнтүүдийн ийм одоо хүний биед хөлөөрөж гэсэн хөрхийг хүсэхгүй гэсэн энэ үн бол асар их гомдож асар их одоо ата хорсол одоо тээсэн байдаг. Тэгээд тэр үйл явдал болоод өнгөрсний дараа бол энэ Одын хаан бол тэр Магандиг бол асар үзэсгэлэнтэй сайхан хөөхөн байсан учраас эхнэр болгоно авчирсан байсан. Тэгээд энд ирээд энд амьдарч байх үед бол хаан бол илүү Сомовти гэдэг хатандаа энэ одоо хэдийгээр хэн Маганди бол өөрөө үзэсгэлэнтэй сайхан хөөхөн ч гэсэн сэтгэл дотор их тийм атаа жүтэй ихтэй одоо ийм бохир энергитэй байсан учраас хаан бол одоо хэдийгээр одоо Магандид сайн ч гэсэн илүү Сомовти хатандаа үзэсгэлэнтэй тэр сайхан хатандаа тэр хүний зөөлөн буянч сайхан сэтгэлд нь татагдаж Сомовтид бол илүү татагддаг байсан. Тэгээд Маганди бол одоо өөрийнх нь дарамжилсан гэж үздэг бурхан улс оронд нэрчсэн 3 сар борооны өдөр ном сургаалаа айлдаж хаан хийгээд одоо өөрийнх нь өршөлтөгч Сомовти хатанд бол ингэж үйлчилж байгаа энэ бол гадна дотнгүй юм тэмцлийн байдалд орсон. Тэгээд одоо бурхан багшийг одоо энэ хотод одоо буйны дэнд бадраа ягн явж явах үед нутгийн хүмүүсийг уруу татаж өөрийн ах トゥ төрөл одныг оролцуулан бурхан багш хийгээд тэргүүтээ хургуудад хоолунд өгүүлэхгүй байх гэх мэтэр зөндөө олон удаа хорлох үйлдэл хийж байсан. Тэр нь ямар ч үр дүнд хүрээгүй. Хааны ордон дотор бол одоо энэ одоо Сомовти хатантай их өрсөлдөж одоо хааны сэтгэл Сомовтийн сэтгэл Сомовти хатныг муу хүмүүнээр маягаар харуулах гэж олон удаа оролцсон. Тэгээд тиймэрхүү үйлдэл гарах болгонд бол хаан бол өөрөө Сомовти хатанд хязгаарч тийм зүйл хийхгүй гэгэрсэн ариуссан сэтгэл сайтай хүн байсныг бол мэдэх учраас бол итгэхгүй байсан. Тэгээ бүр аргаа аваад сүүлдээ бол одоо хааныг өөр тийшээ явсныхаагаар бол Сомовти хатныг бол шатааж алсан байдаг. Тэгээс Сомовти хатан одоо тодорхой хэмжээний урдын хийсэн үүлийн үрээсээ болоод тэр шатаагдах одоо гац аргагүй шатаагдаж өгөх энэ одоо бие лагш нь бол одоо шатахаас өөр аргагүй болсон үед бол яасан бэ гэхээр тэр үед бол Широтапон болсон байсан хүн байсан 500 одоо өөрийнхөө найз нарынхаа эмэгтэй найз нарынхаа хамт тэгээд тэр яг эцсийн мөч шатхан тодорхой болох тэр үед бол одоо нин жуслалыг асар хийж дөрвөн их маха вихарыг бясалгаж одоо энэ хатан өөрийг шатаах гэж хатны зөв өчөөхөн ч уурсан хэлсэн сэтгэл үүсэхгүйгээр дөрвөн одоо маха вихарыг бясалгаж агаад төвлөрлөөрөө самадигаас цаашаа өвчнөө өслөлийг одоо нин жуслал дээр толгуурлан хийсээр одоо тэр шатад одоо өгөхийнхээ өмнөх нь бол одоо гэгэрлийн 3 дахь шатанд хүрч Анагами шатанд хүрсэн байдаг. Тэгэхээр энэ агуу гайхамшигтай бүсгүй бол энэ одоо аюул буй болох үед энэ аюулыг өөрийгөө төрөл доошлох явдал биш төрөл дээшлэх асуудалд бол шилжүүлж одоо Анагамигийн шатанд хүрсэн байдаг. Анагами гэдэг нь Анагами буцаж үл ирэх гэсэн. Тэрний үхээр энэ хүслийн ертөнцид ирэхгүй энэ Анагами шатанд хүрсэн одоо дээшээгээ Брахма ертөнцид өрөөд тэннийг төрөө тэндээсээ бол архан төвтөг болно гэж гэгэрхэн тодорхой байдаг. Тэгэхээр төрөл дэршилсэн юм. Тэгээд одоо бурхан багшаас энэ гайхамшигтай мундаг бүсгүй яагаад ингэж өгөх болваа? Энэ одоо Магандия гэдэг одоо нүгэлтэй бүсгүйс болоод инглэхэд одоо Магандиагаас хэдийгээр Магандиагаас болж байгаа юм шиг харагдаж байгаа боловч энэ үйл явдал бол энэ Сомовтыг урдын төрөл хийсэн нүглээс болж байгаамаа. Магандия бол тэр хийсэн нүглийг нь өөрт нь авчирч өгсөн төдий юмаа гэх. Тэгээд урдын төрөлдөө бол одоо бас хааны нэг хатан байгаад олон одоо шивгчнэрийнхээ хамт голын усанд орж зугаацж яваад тэгээд голын усанд гараад ирэхэд бол хур бороо орж их хүүтэрсэн. Хүүтэн болох үед бол тэр голын ирэг дээр одоо байсан өвсөн ууханд одоо байгаа нэгэн гэгэрсэн одоо юуны партик будда бяцлал дотор нь бяцлал хийж байгааг мэдлгүйгээр одоо тэр авахаар гаднаас гал төлсөн. Тэгээд гал төлж байгаа гэг бэн тэр одоо дотор нь бол гэгэрсэн одоо Парчек будда байгааг мэдсэн. Мэдэнгүүтээ би одоо энэ одоо Парчек буддаг бол энэ хааныхаа шүтдэг багшийг бол ингээд төлчлээ. Хэрвээ энэ төлснийг өөрөөр хэлбэл тэр гэгэрсэн
шатанд хүрсэн хүнийг бол төлөгдчихлээ гэж бодлогосон. Тэгэхээр нэгэнтээ төлөгдсөн юм чинь гүйцэд одоо төлөөд алчиг гэж бодож тэр 500 одоо шивгчнэрийнхээ хам дээрээс нь илүү их мод тавьж одоо шатаасан байдаг. Тэгэвч одоо тэр гэрсэн прожект будаа бол прожект будаа гэдэг нь ганцаараа би даасан ганцаараа гэрсэн бурхан гэсэн утгатай үг. Өөрөөр хэлбэл энэ прожект будаанаар бол бурхантай адилхан анапана бишна өсөлтөөр аргыг нээж болж гэгэрэлжтэнд хүрдэг. Тэгвэл дандаа олон төрөлдөө анханасаа бие хоёо бодож ганцаараа гэгэрхийл бодож ингэж явдаг байсан учраас бурхан болон гэгэрсэн ч гэсэн бусад заах чадваргүй байдаг. Дандаа өөрөө бодож явдаг. Тэгэхээр энэ прожект будаанаар бол ялангуяа самадид ингээ орсон тохиолдолд ямар нэгэн байдлаар тэдний биеийг хөнөөх ямар ч боломжгүй байдаг. Тэгэхээр ингээд шатаасны дараа бол тэр прожект бодоо бол амь дээр гарч ирээд тэгээд нисээд яваад гисэн байдаг. Тэгэхээр энэ ивэлийн хөврөөр олон одоо галвын торш одоо там зовж шаналаад тэгээ сүүлчийн 500 төрөлд энэ одоо сомотой бол дандаа өөр төлөгдөж одоо хүчээсэн байдаг. Ийм үйл явдал болсон юм аа. Тэгээд сомотын хатныг инхүү одоо алгдсан төлөгдөж алгдсныг сонсоод одоо хаан Удайн хаан бол мэдээж одоо Магандэ хийсэн гэдгийг бол бод мэдчихсэн боловч яг батлах хэрэгтэй байсан. Тэгээд одоо тэр сомотын хатнан хийгээ тэр 500 одоо туслахынхаа нас орсон тэр ордны гадаа ирээд одоо ирэхэд бол одоо тэр Магандэ бол хажууд нь хөрөлцөн ирсэн. Тэгээд одоо хаана хэлсэн одоо энэ би олон жилийн турш энэ сомотыгаас их айж имэж байсан. Хэзээ нэгэн цагт намайг алж хөнөөгөөд хаан тулсыг минь авах юм шиг санагддаг байсан. Тэгээд энэ их олон одоо ийм одоо нөхцөл байдалтай ийм хэцүү байж явах үед одоо ингээд сомотын өгсөн одоо маш сайн боллоо. Одоо би тэр аюулаас авгаглаа. Би хаан тулсаа алдахгүй боллоо гэж. Энэ үйлдэл хийсэн хүн бол намайг үнэхээр хайрладаг хүн байх ёстой. Тэгэхээр тэр хийсэн хүнийг одоо хэн байх бол тэр хүнийг одоо хэрвээ одоо надад үннээ хүлийн зөвшөөрөөд үннээ хэлэх юм бол тэр хүнийг би бол одоо цол хэрмээ шагнана одоо эд баялаг өгнө ингэж одоо урамшуулах болно гэж хэлэхэд бол одоо сомовти би хийсэн юм аа хаантай минь би таныг одоо энэ хүнээс аварч одоо энэ үйлдэл хийсэн юм аа гэсэн. Тэгтэн одоо хаан өөр чи одоо өөрийнх энэ үйлдэл хийсэн бүх ах トゥ унаар төрөл сад найз нөхдөд бүгдийн дуудаараа би бүгдийн шагнал өгье. Бүгдийн тушаалд дэвшлүүлнэ. Одоо энэ сайхан үйлсэд оролцсон буянтай бүх хүмүүсийг бол өнөөдөр шагнал баяр хийх ёстой гэж ингэж өгүүлэхэд сомовти бол ер нь одоо анх тэр хааны ордонд ирэхээсээ эхлээл дандаа одоо хорон үйл ажиллагаа явуулахдаа тодорхой одоо нууцсууд ийм одоо өөрийн төрөл садны ахтайгаа хамаалалтад толон хүмүүсийн юм багаар ажиллаж бол одоо дандаа одоо ийм хортой үйлдэл хийдэг байсан. Харин тэр өдөр гинтэж бүгдийн цуглуулсан. Бүгдийн дуудаад одоо та нар хаан шагнах гэж байна гэж дуудсан. Тэгтэн одоо хаан бүгдийн одоо газар одоо ухаж бүгдийн амь дээр нь шатааж одоо алсан байдаа. Тэгэхээр одоо бидний нэрэд байгаа энэ хааны ордонд мэдээж хааны ордонд сайн үйл явдал дандаа болж л байдаг. Бурхан хорвоо залгасан залраагүй ч одоо энэ хүний ертөнцийн сайхан муухай хүмүүсийн мунхаг одоо хүмүүсээс болж энэ зэн үйл явдал болдог. Тэгэхээр бас ясан нэг л тийм үйл явдал болсон. Энэ одоо буянтай хаан бурханаас ном сургаал сонсож гэгэрлийн шатанд хүрсэн, хатан одоо анагамын шатанд хүрсэн. Энэ нутгийн ард иргэд одоо мэдээж хаана хатан ийм байгаа юм чинь ард иргэд бол мэдээж одоо бүгдээр бурхны ном сургаалыг дагаж бясалгал хийж гэгэрл ариусын шатанд хүрч ариун ёсоор уламж энэ улс орны хөгжил дэвшил ямар сайхан болсон байсан тодорхой. Тэгэхээр ийм сайхан үйл явдал болж байсан. Энэ бурхан багш энэ нутагт одоо энэ улс оронд бол олон удаа ирж ном сургаалаа айлж номын одоо борооны хөлөрлөлийн хүмүүс ганжуурын асар олон судруудыг бол айлдж байсан. Өнөөдөр бид ингээ сайхан бурханы өөрийнх нь заларч байсан тэр ордонд хоолоо зоглож байсан ордонд за дээрэс нь одоо бурхан багшуудын олон судар айлдсан одоо кошодарам хэмээх хийд мэд олон хийдийн тойроор ингэж явж үзэж байгаа нь судрыг уншиж явахснаас бол илүү сайхнаар байсан тэр үйл явдал маань илүү сайхан ингэж ходорч итгэл бишрэл асар сайхан бий болж байна. Тэгэхээр одоо хийгээд ирээдүйд энэ сайхан жагрын орнд энтхийн сайхан орнд бурхны энэ дагшин газруудаар ирж мөргөж залбирч байгаа хүмүүс энэ газруудад энэ сайхан хийдүүд ирж мөргөж энэ сайхан одоо буянтай үлсийг санаж даган байсаж бурхны сургаал ном дахин одоо 500 жил одоо бишна анапана бишна бяцлагын одоо хэлбэр дахин сэргэн зэлгэрч байгаа энэ үед одоо бяцлагд чамдаж энэ дэр зул цэцэг өргөж тийм ээ буян хийж бас энэ газар энэ гурван сайхан хийдүүдээр явж мөргөж бяцлал хийж одоо
нирваны энэ сайхан энергийг хүртэж өөрийнх нь бяцлагалд илүү ихтэй бишрэлтэйгээр явах сайхан боломж байна. Тэгэхээр энэ сайхан боломжийг алдалгүй энэ энтхийн оронд эрэхтэй энэ сайхан газрууд дээр заавал бас мөргөж залбирч энэ сайхан газар ирч хүч урам зориг авч байгаарай гэж хүсэн яриа.